За одоо бид нар эхлээд баталсан хуулиа хийх ёстой. Хот усны хууль шинээр баталсан. За одоо энэ оны 6 дугаар сарын 1-ээс шүү. Тун удахгүй Улаанбаатар хот маань шинэ хуулиар амьдрах гэж байгаа. Улаанбаатар хот маань 2026 1 сарын 1-ээс 14 хот болж байгаа гэж. Хүмүүс одоо яагаад хот яагаад үүсэж байж гайхаад байна. Гэхдээ дэлхийн дахны хотуудын нэгдэл байдаг юм байна. Токио хотод 44 хотын нэгдэл байгаа байхгүй юу? Чи Ярмаг хотынхын Ярмагтай амьдрах хэрэгтэй. Толгойт хотынхын толгойттой амьдрах. Тэндээ соёлын үйлчлэгээний бүх төвтэй байх хэрэгтэй. Тэндээ одоо эрүүл мэндийн төвтэй байх хэрэгтэй. Тэндээ зугаалдсан гэдэг тийм цэцэрлэгт хүрээлэнтэй байх хэрэгтэй. Тэндээ спортын ордонтой байх хэрэгтэй. Тэндээ номын самтай байх хэрэгтэй. Тэндээ кино театртай, тэндээ усан бассейнтай байх хэрэгтэй. Гэх мэтчлэн хотынхын толгойттой амьдардаг, шар хадныхын шар хадандаа амьдардаг тийм ээ. Тийм нөхцөлийг бид нар бүрдүүлэх ёстой юм байна. Тийм учраас одоо бид ирээдүйн 30 жилийн зорилт шинэ 14 хотыг бий болгож Улаанбаатар хотын хотуудын нэгдэл болгож хүчилсэн зүйтэй байна гэж үзэж байгаа юм. Тэгэхгүй одоо бид нар ингээд гэрээсээ гараад кино үзэх гэж Тэнгис кино театрт ирж штэ. Тэр болоод дэлхийд дахинд одоо байж болохгүй зүйлээ гэж. Тийм учраас бид нар тэр байгаа орчиндөө амьдардаг, байгаа орчиндөө ажилдаг бие орчныг бий болгох хэрэгтэй гэж одоо үзэж байгаа юм. Тийм учраас энэ санаачлалыг би одоо анх 2022 оны сард гаргаж ирсэн. Тэгээ энэ маань одоо Монгол Ардын намын мөрөн хамгийн том заалт басна гэж баяртай.